За агаар ордны мах бодтой ихэр жинлүүр хумх ордныхан маань та бүгдээрээ сайн байцгаана уу? Ингээд энэ 8 сарын төлөв байдлыг уншлагад агаар ордны 8 сарын төлөвийг уншъя. За тэгээд энэ 8 дугаар сар бол агаар мах бодныхны хувьд шин боломж, шин танил, шин мэдээлэл хүчтэй орж ирэх тийм сар ах болно. Та энэ сард таны хэлсэн үг, ганц нэг хэлсэн үгтэй хийсэн үйлдэл ч гэдэг юм уу, тэр бүхэн болоод ерөөсөө огт санамсаргүй тохиолдол биш, танд маш олон сайхан боломж, сайн зүйлсийг авчирч өгөх болно гэж байгаа. Тэгээд ер нь бол танд нэг зүйлийг сануулхад та альва зүйл дээр бити хит их эргэлзэж, тэнгэлзээд алхам хийхээ хойшлуулаарай гэж зөвлөмөр байна. Заримдаа та ерөөсөө бүх хувилбарыг бодсоор агаад хамгийн зөв мөчөө өнгөрөх тийм хандлага танаас гараад байдаг шүү. Харин энэ удаа бол энэ 8 сар орчлон ертөнц таныг зоригтой шийдвэр гаргахыг чинь дэмжиж байна. Энэ нь харилцаанд ч тэр ажил болон альва зүйлийг суралцах боломж, аялал эсвэл шинэ зүйл эхлүүлэхтэй холбоотой шин өөрчлөлтүүд танд ирж магадгүй. Гэтэ энэ бүх өөрчлөлт зөвхөн сэтгэл зүрхээ нээлттэй байлгаж чадсан хүмүүст л ирнэ. Тэгээд та зүн совиндоо итгээд яг 3 хүзрнээс нэгийг нь сонгоорой. Энэ 8 сард агаар мах бод буюу ихэр, хумх, жинлүүр ордныхонд ямар байх нь вэ? 1-р хүзэр, 2-р хүзэр, 3-р хүзэр. За ингэхээр та хэд минь яг элдв хангаа юм бодоод авахгүй нэг удаа гүн амьсгаа аваад 1, 2, 3 гэсэн энэ 3 хүзрнээс нэгийг сонгоорой. За 1-р картыг сонгосон хүмүүс маань оддоо шүн гэдэг энэ картыг сонгосон байна. Тэгэхээр энэ карт нь бол танд ингээд ямар нэгэн хэцүү нөхцөл байдал заавал аврагч ирдэг ч гэдэг юм уу, танд ингээд нэг тийм тулаад гарцгүй болцсон үед нэг гаргалгаа заавал гарч ирдэг тийм цаанаасаа өгөгдөлтөө хүн гэсэн үг. Ерөнхийдөө энэ карт нь бол оддоо шүүн орчлын ертөнц таныг харж ханддаг гэдэг утгатай карт ахгүй. Тэгэхээр танд бол ямар нэгэн цаанаасаа өгөгдөл заяанд ирсэн хувь тавилангийн нэг сайн заяач гэдэг юм уу, эсвэл өгдөөдсөн юм ивэлч гэдэг юм, орчлын ертөнцийн бурхаж ч гэдэг юм уу, таны зам мөрийг дандаа онгойлгож явдаг. Тэр нөхцөл байдал ч одоо ялангуяа энэ 8 сард бол илүү томруунаар гарч ирнэ. Тийм учраас танд нэг юм өнгөрсөн дүүлсэн, нэг гарцгүй юм шиг, замаа олохгүй болцсон, төөрцөн юм шиг байсан тэр мэдрэмж бол удахгүй дуусаад танд нэг тийм амьдралын чиглэл гарч ирж байна. Ерөнхийдөө энэ гарч ирж байгаа чиглэл дээр та яг зөв барьж, зөв аналитиктай, зөв тооцоодоо явж чадах юм бол харин танд сайхан боломжийг нэг тийм хаалга нэгж чаа гэсэн үг. Ерөнхийдөө та ингэж ойлго. Одоо таны амьдрал ингээд нэг хэсэгтээ ямар ч юугүй одоо ирэхсгүй бүр юу ч ахгүй юм тас харахгүй тэнгэр таны дээр байсан бол одоо замыг чиглүүлж гаргаж ирэх зам нөхцөл байдлыг үүсгэж өгөх од нь гараад ирчихсэн. Ерөнхийдөө таны амьдралд бол үүр цайхын өмнөх чиглэл нь гараад ирчихсэн хамгийн азтай боломжтой нөхцөл байдал бий болж байгаа үе яг одоо тохиож байгаа. Ялангуяа энэ 8 сард бол танд мэддэхгүй байсан зүйлсүүд ч гэдэг юм уу, тодорхой биш байсан зүйлсүүд учраа олохгүй будалж төөрж явж исэн энэ үеүч чинь дуусаад чиглэл чинь тодорхой зөвөр гараад ирнэ гэсэн үг. Та ингээд яалтчгүй сэтгэл санаагаар маш их унаад ингээд хамтын хөдөлмөрөөр ч гэдэг юм уу хийсэн ажил эднүр чинь танд ерөөсөө өөрөө өгөөж өгөхгүй бодит нөхцөл байдал бий болж өгөхгүй нэг тийм сэтгэл санаагаар унгаас нь тавгүй үе танд байсан бол одоо тэр үе ингээд дуусж байгаа. Та 8 сард бол таны өмнө бодож байсан за эн чинь худлаа юм биш үү дээ, болохгүй юм биш үү дээ гэж бодож исэн нөхцөл байдал бүр ингээд алга эн чинь ингээ урууна гэдэг лүү те, алга ингээ эргэх бүр байдлаар нөхцөл байдал шал өөр болохыг та 8 сард өөрөө ойлгоод мэдчихнэ гэсэн үг шүү. Энэ 8 сар бол таны хувьд ер нь бол мөнгөн дээр ч гэсэн маш азтай та мөнгөн дээр бол үнэхээр кул. За бүр азтай та энэ 8 сар үнэхээр орлого сайтай, хүссэн бүгдөө биелүүлэх боломжтой тийм нөхцөл байдлууд чинь бий болж гарч ирнэ. Өнгөрсөн дүүссэн байсан яах бол ийх бол гарцгүй болов гэдэг нөхцөл байдал бол бүр ингээд энэ 8 сард бүр огтын байхгүй. Ерөөсө таны бодож байсан, төлөвлөж байсан биелэлээ олно, би энэ бүгдийг чадна гэж гартаа атгана гэж бодож байсан тэр бүх нөхцөл байдал зүгээр л
шидэс аваагаар тогтсон юм шиг өөрчлөгдөх боломж ирж байгаа. Энэ нөхцөл байдлаас болоод та гэр орныхонтойгоо ч тэр харилцаа, хамтрагч гэл ер нь л эргэн тойрныхонтоо ч гэсэн таны сэтгэл их өөдрөг болсон байх учраас маш сайхан амар тайван байдалтай болж эхэлнэ. Ер нь л нэг таны гэр орон харилцаан дээр ч гэсэн асуудлууд болвол бүр ингээд нэг өөх ийм сайхан байдаг үлээ, ийм сайхан амар тайван байдаг билүү гэсэн тэр зам руугаа та ороод ирэх. Яг энэ үе чинь бол энэ 8 сард ирж байгаа. Тэгэхээр энэ 8 сар бол танд үнэхээр азийг өгөн сэтгэл санааны амар тайван амгалан байдлыг хүртэл бэлэглэн. Хүн ер нь бол нэг хитэн тэр бом төрөгтөөд маш их мөнгөдөд аз жаргалтай ч гэдэг юм амар тайван байна гэж байхгүй шүү дээ. Хамгийн гол хүний деважин, хүний хамгийн сайн сайхан юм чи сэтгэлийн амар тайван байдал те. Тэгэхээр та энэ 8 сард бол ер нь бол цаашдынхаа амьдралдаа ингээд нэг сэтгэл хангалуун байх, тэр сэтгэлийн амар тайван байдлыг үүсгэх нөхцөл байдлаа бол яалтчгүй гартаа болол атгаж авч чадах нь байна. Тэгээд таны маш олон ингээд төлөвлөжсэн төлөвлөгөөнүүд ч гэдэг юм уу те, тиймэрхүү юмуд биелэлээ олно. Гэвч энэ дунд та нэг буруу хүнтэй гэдэг юм уу, нэг буруу хүндээ юм яриад гэдэг юм уу, эсвэл нэг буруу хүний залалтаар одоо ингэчээж тэгчээж гэж таны яг энэ гой чигээрээ явж исэн зүйлийг салаалуулах нэг тийм бас нэг сонир үзэгдэл энэ 8 сард гарч ирээ шүү. Тэгэхээр энэ 8 сард хүн амьтны ятгалганд ороод хийжсэн юмаа болоод өөр зам руу хазааж орохгүйгээр зүгээр л урдах ажиллаа хийгээд урдах амьдралаараа алхаад явах нь танд илүү үлзээтэй. Тэгэж явсны эцэст харин танд шинэлэг сайн сайхан зүйлсүүд харьцангуй ирнэ. Ялангуяа нэг тийм энэ хүн хизээч дихгүй ч гэдэг юм уу, нэг тийм итгэж болох ууц, нэг өөрийн тийм амбицтай, харизмтай тийм хүнд итгээд яг гой зам руугаа орж исэн зүйлээ хажуу тийшээ залаад аваа явчих гээд байна шүү. Тэрэн дээр анхаараарай. Хэрвээ яг тэгээ буруу зам руугаа хазаагаад орчих юм бол харин таны нөгөө нэг сайхан итгэл үнэмшил бүх юмн дээр хүчээ олох гэжсэн, мандах гэжсэн бүх юм чи концепт байхгүй болно. За хүн хоорондын харилцаан дээр бол та яалтчгүй нэг тийм таны эргэн тойронд нэг маш эмзэг сэтгэл зүрэхтэй, бусдаас бурууга байнга хайдаг, өөрийгөө байнгын хохирогчийн дүрд оруулаад байдаг тийм хүнээс хүн таны хажууд нэг тийм хортой харилцааны хүн байдаг. Тэгээд тэр хүнээс болоод маш их өөрийгөө буруутгадаг, одоо таныг дандаа буруутгасаар агаад та бүр өөрийгөө би л буруу юм байна, миний л болохгүй байгаа юм байна гэдэг нэг тийм сонин өөртөө итгэх итгэлгүй болчихсон нэг тийм харилцаанд та ер нь жоохон удаа явцсан уу юу, өөрийгөө жоохон хажууд иргэдэх хүнээсээ болоод алдсан байх гээд байна. Таны жинхэнэ мөн чанар, жинхэнэ та болвол яг одоогоор байхгүй болцсон байж магадгүй. Та нэг өөрийгөө 15 жилийн өмнөх өөрийгөө нэг бодоод үзээрэй, ямар хүн байснаа одоо тэнгууд хэн болж хувирснаа хараараа. Энэ яалчгүй нэг хохирогчийн дүнд байнга ордог, бусдаас байнга бурууга хайдаг тэр хүн таны тэр их гал итгэл хүч одоо хийгснээ хийж чаддаг, хүсэл мөрөөдөл рүүгээ ингээд бүр хүчтэйгээр тэмүүлж чаддаг тэр зан арин шин бүх юм чинь бүр хуг дарцсан тийм хүн хажууд чинь байд юм биш үү. Та тэрийг энэ 8 сард ухаарч ойлгоно. За тэгээд нөгөө нэг яг гой мөнгө төгрөг бүх юм чинь ингээд нэг болох гэж нэсэн штэ. Яг ингээд болох гээд байж идэл нэг тийм их манипуляц ч гэдэг юм уу, нэг тийм хүн танд орж ирээд нэг онгоохч исэн гой хаалгыг чинь хаагаад буруу хаалгаар таныг нэвтрүүлээд оруулчих үедээ та энэ 8 сард хүний саналыг бити хүлээж аваа, зүгээр л уртгаа хийгээд л явах үе чинь байх шүү. Тэгээд альва зүйлд ийм маш дотроо бодолтой доороо сууртаж гэдэг юм уу, нөгөө маш сайн ийм төлөвлөгөөтэй ажиллаж чадах юм бол цаашдын амьдралд чинь ирэх сайн сайхан зүйлсийн бүх суурийг тавиад магадгүй та энэ 8 сард ингээд олон хүнтэй ч танилцаж магадгүй. Тэр хүмүүстэй яг зөв хүн хоорондын харилцаагаа ч гэсэн маш зөв ингээд нэг юм хартаа харилцсан гэсэн үг байхгүй. Одоо нөгөө би энэ хүнд ингэж хэлж болно болохгүй ч гэдэг юм уу, цензүүртэй хэмжээтэй харилцаж чадах юм бол та цаашдын амьдралдаа үнэхээр одоо баялаг байлгах ч гэдэг юм, аз жаргалыг авчирж өгөх, таны ажил төрөл ингээд яг нэг дэлгэрж явах тэр хүмүүстэйгээ та энэ 8 сард уулзрах боломж танд байна шүү.
Ер нь бол нөгөө нэг яг өөрийнхөө одоо энэ картууд нь яг энэ агаар ордны энэ нэгдүгээр картыг сонгосон хүмүүс нэг л юм хэлээлэн л та. Яг өөрийнхөө урдаа тавьсан зорилгодоо ямар ч хазаалт оруулж ирэхгүйгээр хин нэгний шургаа өгч гэдэг юм уу, хин нэгний чи тэгчээж ингэчээж гэдэг зүйлийг хүлээж авахгүйгээр зүгээр л өөрийнхоороо яв. Тэгтээ тэргүй агаар ордынхоо өөрийнхоороо байхдаа одоо энэ 12 ордноос хамгийн гарамгаа 3 орд штэ. Бараг л хинээч үгийг сонсохгүй шийдвэрээ гаргацсан ба шийдвэрээ гаргаад тэр чигээрээ явдаг тийм хүмүүс штэ тий. Тэгэхээр яг наад зангаа энэ 8 сард бүр үнэхээр тултал ашиглаараа бити ингэж нэрэж тийм болов гэж эргэж буцаараа. За нэг ялангуяа ихэр ордныхондоо бүр илүү давмгаа захихад за наа чи арай бишээ ингээд өөрчилчөөчтэй тэгчээчтэй гэдэг юм дээр нөгөө хоёр зам хөдлөл нэрэж тэгчтiin билүү гэл тэр бүхэн хорон сэтгэл хөдлөлөөрөө замаа хазаалгуудлаа. Тэрнээс ихэр хумих жинлүүр орж чинь хизээч хүний үгэнд ордоггүй. Яг өөрөө дотоод сэтгэл зүрхэндээ юу бодсон байна яг тэрийгээрээ л ингээд чигээр явдаг шүү дээ. Яг тэр мэдрэмж чинь энэ 8 сар тултал зөв ажиллаж байгаа учраас зөвхөн өөрөө өөртөө үнэнч байх 8 сар юм байна шүү. Яалтчгүй нэг болвол үнэхээр мөнгийг гартаа атгах нь, нэг болвол ингээд өөрийгөө одоо яана гэдэг хэцүү нөхцөл байдал руу түлхэж оруулах сонголтын ч үе. Тэгэхээр 8 сард ерөөсөө энэ олон санаа орж гарахгүйгээр чигээрээ яваарай. За одоо би хүн хоорондын харилцааг нь үзье. Агаар ордны 1-р картыг сонгосон хүн хооронд хүмүүсийн маань хүн хоорондын харилцаа хэрхэн яаж өрнөх нь вэ? Хосуудтайгаа айгуу сайн ойлголцсон. Өмнө нь ингээ ойлголцож чадахгүй байсан ч гэдэг юм уу, нэг л учраа ололцож чадахгүй, эвлэрч чадахгүй, нэг эцэлдэж чадахгүй байсан. Тэр зүйл энэ 8 сард бүр тийм юм байсан юм уу гэж хэлтэл чинь алга болцсон байна. Үнэхээр хосуудтайгаа одоо яа дээ, ёстой гал халуун хайрыг өргөнүүлнэ ч гэдэг юм уу, би нэгэ ойлгох олон сайхан үзэгдлүүд гарч ирэн. За тэгэл ямар азар би энэ хүнтэй уулзраач гэдэг юм үнэхээр надад өшиг болж ин доо гэж хажуудаа байгаа хүндээ талархах тийм өдрүүч танд байна шүү. Ажилтай холбоотой нөхцөл байдал дээр л 8 сарыг анхаарч, бусдаар бол нэг айхтар мууч гэдэг юм уу, хэцүү нөхцөл байдал бол танд гарч ирэхгүй. Тэн дээр бол асуудал байхгүй. За харин би одоо таны энэ 8 сарын мөнгөний энергийг үзье. Биш одоо энэ төр хэцүү хөөдөр гаргаад байсан. За одоо би танд энэ 8 дугаар сарын мөнгөний энерги чинь хэр байх нь вэ? Гэтэ мөнгөтэй л гэж гарсан шүү дээ. Та л өөрөө тэр мөнгөнийхөө асуудлыг буруу тишээл залаал аваа явчихгүй бол танд бол 8 дугаар сар бол үнэхээр мөнгийг өгнө. Тэгээ өнгөрсөнд үүсгэсэн ч гэдэг юм, өнгөрсөнд хийж эхэлсэн тэр зүйлс чинь яалтчгүй энэ 8 сард бодит үр дүнгээ өгж бийжиж ирэх гэж байна. Бодж ийсэн, төлөвж ийсэн мөнгөтэй холбоотой асуудлууд дандаа сайн мэдээгээр өшөөч ингээд нөгөө мөнгийг олох те, өшөөч ингээд нөгөө зарцуулсан ч цаана нь үлдэх тэр юма энэ юма гэж зохицуулсан цаана нь үлдэх хэмжээний мөнгийг олох тэр шат руугаа та авираад гараад ирсэн. Мөнгөн дээр ч танд асуудал огт юм байхгүй. Ер нь бол агаар ордныхны маань энэ 8 сард бол өөргөө маш азтай байх, яндоотой байх сараа гэж одоод бүх гой боломжийг их бодоод яадаг бол ийдэг бол гэж ширгэнээд авахгүйгээр зуурж аваад өөрийн бодлого талдаа илүү анхаарлаа төвлөрүүлэн тэгээ сэтгэл зүрхэнд орж ирсэн мэдрэмжээ яг дагна хин нэгний одоо тархуугач гэдэг юм, хин нэгний гой саналд ерөөсөө автагдахгүй шүү. За тэр үн чулууны юу хэлж яаг гэвэл за энэ болохоор Кано буруу гараад ирлээ. Тэгэхээр энэ яагаад ингэж гарч ирээ хүлээж аваарай. Тийм ээ. Одоо яг зүгээр л өмнөх хийж эхлүүлсэн зүйлээ эхлүүл. Ямар ч шинэ нөхцөл байдлын юмыг одоо бүр өмнөхөө устгаад шинээр хийх тийм гарц гаргалгаагүй сар юм байна шүү. Уртгаал хий гэж өрөөнд чулуунч гэсэн хэлж байна. Бүнио буруу харж буусан гэдэг чи одоо өөрчлөлттэй дахиж орж ирэх одоо шинэлэг юм. Буруу хараад буусан гэхээр тийм шинэ нөхцөл байдал үүсэхгүй. Кано буруу хараад буусан гэдэг чинь тэгж үүсгэх бүр гарц гаргалгааж байхгүй гэдгийг өрөөний чулуунд хэлж байна шүү. За дараа жишээ гарч ирж байгаа нь та нэг тийм сонин жоохон
залбирах дуртайч гэдэг юм уу, эсвэл их мөрөөдөмтгий хүн байж магадгүй. Тэгээд тэр мөрөөдлөө яг одоо л болчоосоо гэд ингээд нэг жоохон чичирж дайраад идэг байж магадгүй. Таны мөрөөдөл биелэн. Гэхдээ энэ 8 сар бол яг ингээд нөгөө нэг юун тавигдах байхгүй, тэр мөрөөдөл биелэх одоо суурин тавигдана. Тэрнээс бүр айхтар бодтой үр дүнгээр ч гэдэг юм уу, мөрөөдлөө ингээд 100% гартаа бол атгаж авч чадахгүй. Гэтэ таны та асар мөрөөдөмтгий хүн. Дандаа гоё зүйлийг болно гэж итгэж явдаг. Тэр мөрөөдөл чинь биелэлээ олох суурин тавигдаад нүх гарцсан бэлдэгдсэн байх юм байна. За ингэхээр ихэр хумх жинлүүр агаар ордны маань сонгосон 1-р картны уншлага юм байла. Зүгээр танд энэ картуудыг ингээд харахад хөлбөрхгүйгээр урагшаа чигээрээ дайраарай. Тэр цагт та маш том амжилтанд хүрэхэд бэлэн болчихсон байгаа юм байна шүү. Ингээд танд аз амжилт, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөё. За агаар ордны 8 сарын төлөв байдал дээр 2-р картыг сонгосон хүмүүс. За энэ карт байна. Тэгэхээр энэ карт нь бол ариун худаг гэдэг утгатай карт. Тэгээд одоо бол яг таны нөхцөл байдалд юм нэг тийм сэтгэл зүйн эдгэрэлж гэдэг юм уу, эсвэл амьдралын нөхцөл байдлаар ийм засаж залруулах шаардлагатай нэлээд тийм асуудлууд байгаа байж магадгүй байна. Ингээд юм зэгц дараатай засаж залруулах, за сэтгэл зүйн хувьд ирч гэсэн нэг хийж байгаа юмд яг чин үнэнч байгаад яг ингээд чигээрээ явах ч гэдэг юм уу, нэг тийм юмыг нэг зэгцлэх ёстой шаардлагатай үе чинь байгаа. Гэхдээ энэ бол энэ 8 сар тийм амархан зэгцэндээ орохгүй. Тодорхой хэмжээний хугацаа болвол хэрэгтэй байна. Таны сэтгэл зүрх нэг тийм хоосорсон мэдрэмжтэй, хийж байгаа юмдаа яг 100% хүрч чадахгүй байгаа, сэтгэл ханамжийг авч чадахгүй байгаа тийм гонигтай байгаа гэж магадгүй. Гэхдээ энэ зүйл чинь засагдана. За амьдралын нөхцөл байдал дээр ч гэсэн нэг ирэмб дараагаа олохгүй ингээд нэг гяс юм чи ингээд цогцогдоод явж чадахгүй байгаа тийм нөхцөл байдал дээр байгаа болов. Тэгэхээр та энийг олвол үе шаттайгаар засаад залруулад одоо зэгцлээд явах ч гэсэн танд энэ бүхэн хугацаа шаардлагатай гэсэн үг. Та сэтгэл зүй нэлээд гүн хямралтай байна. За тэгээд магадгүй таны нарны орд ингээд ихэр хумх жинлүүрч гэсэн сарны орд юм уу, мандалт орд чинь ус орд байж байх магадлал өндөртэй байх шүү. Тийм учраас та одоо яг жоохон эм орлынхаа үе дээр яваа гэсэн үг. Магадгүй та яг ингээд нэг ийм ширэнгэн ой дотор ингээд төөрчөө ийшээ л явхаар нэг бурууч юм шиг, ийшээ явхаар зам нь гарахгүй байгаа юм шиг ийм нөхцөл байдал дээр ирчихсэн байгаа хүн юм уу да. Тэгээ таны ямар ч байсан нэг мандалт орд юм уу, сарны орд бол яалтчгүй ус мах бодийн энергитэй учраас та нэлээд жоохон эмо байх магадлал өндөртэй байна. Ялангуяа энэ картыг сонгосон хүмүүс байна штэ. Ихрийн ордныхан давмгаа, нарны ордны ихэр, тэгээ сарны орд нь бол загас юм уу, хилэнцэн ордныхан давмгаа энэ картыг сонгосон байж магадгүй юм байна. За тэгээд та бол өвөг-дээдсээс заяасан ийм удамдаач гэдэг юм уу, нэг үүрэг хариуцлагыг үүрж явах гэдэг хувь тавилантай хүн юм байна. Нэг осондоо удмынхаа ингээ бүх юмыг зохицуулах ёстой ч гэдэг юм уу, нэг тийм. Эсвэл айлын баг байгаад одоо гэр орноо эцэг эхийнхээ гал голомтыг өвлөж аваад үргэлжлүүлээд авч явах ёстой ч гэдэг юм уу. Тиймэрхүү төрлийн хүн байна. Гэтэ танд ийм одоо ингээд танаа удам ухсгаа ураг төрөлд байдаг тийм нэг далдын хүчтэй холбоотой тэр зүйл нь танд өвлөгдөөд ирчихсэн. Та тэрийгэ мэддэг. Гэхдээ хэрхэн яаж энэ бүгдийг авч явах вэ гэдэг юм уу, яг яах ёстой вэ гэдгийг танд гаргалгаа байхгүй байгаад байгаа. Яагаад гэвэл та өөрөө дотгошоо өнгөж энэ зүйлүүдтэйгээ дотоод ухамсараараач гэдэг юм оюун бодлороо холбогдох гэж юусоо оролдохгүй, бүх зүйлийг дандаа гаднаас хайсан байдалтай байгаад байгаа учраас яг яах ёстой гэдэг гаргалгаан дээр жоохон гаццсан хүн юм уу да. Тэгээд таны одоогийн хөдөлгөөнтэй, таны одоогийн шилжилт хөдөлгөөн, таны хувь тавилангийн чинь нэхэж эхэлж гэж байна. Одоо нэг ёсондоо та одоо ямар төрлийн үйлдэл, яг энэ ялангуяа энэ 8 сар таны дотоод тэр
сэтгэл зүрхний асуудал ч юм уу тэр дотор орж ирж байгаа юм маш хурдцтай таныг ингээл бүр дотроос ч ингээд яаруулаа тэрнээс болоод та юм айц төгшүүрийн эмгэгтэй юм шиг болоод яана одоо энэ яг юу хүсэж байгаа юм болоо би яг яах гээд байна гэд юу л яарад байгаагааж ойлгохгүй нөхцөл байдал руу шилжиж очино. Гэхдээ энийг та яг зөв хийгээд зөв шатнаас нь бариад авах юм бол таны хувь тавилан цоо шинээр нэхэгдэж эхэлэх гэж байна. Та нэг ёсондоо өнөөдрийг хүртэл та хэдэн настай байсан ч өнөөдрийг хүртэл хувь тавилангийнхаа замаар явж чадаагүй хажуу талынхаа замаар явчихсан хүн байхгүй юу. Тэнгүүд л буцаагаад хувь заяа чинь таныг дуудаад өө нөхөр даавар шингэхгүй энтлийн зам дээр гарч ирээчээ гэд дуудангууд та яг ийшээ яаж орох нэг тийм арга ухаанаа олохгүй нэлээ төөрөлдөөд яваад байгаа хүн юм байна да. Тэгэхээр энэ арга ухаанаа та энэ 8 сард илүү дотгошоо гүнлүүгөө орж ирэх юм бол харин энэ арга ухаан чинь олдогдоод нэг хүнийг барьлаа бариад авдаг ш. За би нэг ингэх ёстой хүн юм уу да гэд нэг тийм барьлаа бариад авчин. Тэгтээ та яалтчгүй танд одоо та энэ 8 сард устаа салхитай яг тийм хоёр газар руу зэрэг очоо уул ус хоёр нь хоёулаа байдаг газарт нэг очоод үзээрэй. Тэгээд яг үндэс хүр дээрээ газар яг завлаад суугаад үзээрэй. Тэгээд танд орж ирж байгаа дотоод чимээ чинь юу байна гэдгийг нэг заавал сонсоод үзээрэй. Тэр цагт би энэ амьдралд одоо энэ үүрээд байгаа ачаанаасаа хэрхэн салах вэ гэдэг арга ухаан чинь таны дотроос ундарч гарч ирэх гээд шүү. Яалчгүй нэг том мэдээ таны өвдөөс ч гэдэм үү дээд хүчнээс ч гэдэм үү сахиуснаас чи ирнэ. Энэ ирэх үед та жинхэнэ өөрийнхөө амьдралын энэ нэг эдрэтэ утсыг ээрэж ч гэдэм үү бүх юмаа ингээд зөв нөхцөл байдал руу удирдаад аваад орчих юм байна. За харин ямар нэгэн удам судраасаа юмгүйч гэдэм үү те энгийн зүгээр игэл хүмүүс хэрвээ энэ картыг сонгосон бол энэ 8 дугаар сард тэгсэн ч гэсэн таны энгийн хүн байсан ч таны сэтгэл зүрхний харилцаанаасаа ч юм уу ажилласаа болоод ингээл уймарж л байгаа, хямарж л байгаа. Гэтэ энэ асуудлууд энэ 8 дугаар сард хэрхэн яаж шийдэх талаар харъя. Хэрвээ энгийн хүмүүс байгаа болвол асуудал ахгүй. Харин ямар нэгэн удам ухсгааны юмгүйч гэдэг юм уу энгийн хүмүүс энэ 2 дугаар картыг сонгож аваад агаар орныхоо үзэж байгаа болвол та хаях гэх юм аа зүгээр хайж гээгээд ийм хөнгөрсөн байдалтай болоо таны нас сэтгэлийн муралж гэдэг юм уу хэцүү байдал чинь энэ 8 сарда ингээд жигтэндээ ороод 5-9 сар руу харьцангуй өөдрөг харьцангуй сэргэлэнд цаваа орж амжин шүү. Таагүй нөхцөл байдлууд чинь ард яалтчгүй үлдлээ. За тэгээд энэ 2 дугаар картыг сонгосон хүмүүс дотор түрээсийн байранд амьдарч байгаа хүн байна уу? Тийм бол энийгээ харин бас солиод явж магадгүй. Тэгээд солиод явахдаа хэрвээ та тоон 6-аар тэр түрээсийн байрныхаа энергийг үзэх юм бол 8 тооны энергитэй байранд орж магадгүй байна. Тэгээд тэнд хэрвээ орчих юм бол та дараа нь өөрийн гэр оронтой болох юм байна шүү. Гэтэ яг уу энгийн хүн гэхээс илүү энэ 2 дугаар картыг бол яалч удам ухсааныхаа юмыг авч явах ёстой хүн удам ухсааныхаа үр хөвгтүүдээ ч гэдэг юм уу эргэн тойрныхоо хүмүүсийг ийм зохицуулах үүрэгтэй онцгой тийм чадамжтай хүмүүс байгаа гэвч энэ бүгдээс та маш удаан хугацаанд зүхтаж одоо ингээд зөвхөн хувийн энэ нартын энэ материалын амьдралаараа амьдрсныхаа хариуд жоохон ингээд нэг ахуулаад алгадуулаад байгаа юм уу? Тийм хүмүүс давмгаа байгаад ах юм. Би бол мөнгөний энерги чи үүсгэх гээд байгаа юм. Гэтэл дандаа тиймэрхүү юм гарч ирээ. Тэрнээс үүдэлтэйгээр гэр оронтой байсан нь гэр орноо алдаал, байр саваа алдаж, түрээсийн байр руу ороод байгаа жижиг өмч машин тэрэг байсан бол тэр нь ингээд ливдрэж ч гэдэм үү эсвэл ямар нэгэн нөхцөл байдлаас болоод зараал тэгээд тэрийг буцаагаад олж авч чадахгүй нэг тиймэрхүү нөхцөл байдал тооц. За гэхдээ та болохоор өөрийгөө асар мөнгөд баялагын энергитэй гэдгээ мэдчихэж байгаа. Үнэхээр байгаа танд мөнгөд баялаг хүртэх юмтай болох тийм хүч байдаг. Гэхдээ л нэг ийм далтын сонин та удирдах чадахгүй, удирдах ямарч боломжгүй тийм энергээр та энэ бүгдийг алдаад байдаг. Тэгсэн хэрнээ танд бол за би зүгээрээ би бүгдийг өмнө нь босгож чадчихсэн юм чи одоо би ахиал тгээс эхлээд чамаагүй босгоод ирнэ гэсэн
итгэл үнэмшилж бас танд байгаад байдаг. Гэхдээ яг энэ бүгдийг зохицуулъя гэхээр танд нэг зайлшгүй би нөгөө таныг устаа салхитай мод бишээ. Уус хоёрын зэрэг оршиж байгаа нэг газар очоороо ялангуяа та нэг уулан дээр ч юм уу усан дээр очмоор агаад зүрх сэтгэл чинь дуудаад байгаа хэрнээ та огт явахгүй байгаа хүн байж магадгүй шүү. Тэгээд ирэх юм бол таны энэ нэг би босгоод ирнэ штэ, би бүгдийг эхлүүлж чадчихсан, алдаад байхгүй болгочлоо. Гэхдээ би ахаад эхлүүлээ гаргаад ирнэ чадна гэдэг тэр итгэл үнэмшлэр чинь харин таны юм буцаагаад жигтэндээ ороод босоод ирж болно. Та энэ 8 сард ерөөсөө л дотоод тэр бүр ялцчгүй дотоод өөртөөгөө нүүр тулах 8 сар чинь байгаад байна шүү. Тэгээ тэр бүгдээс та өнгөрсөнд устгасан бүх нөхцөл байдал, өнгөрсөнд үүсгэсэн тэр бүх алдаа оноогоо та өөрөө олж хараад хэрхэн яаж засаж залруулах уу, би юу хийх ёстой, юу хийх ёсгүйгаа ойлгоно. Гэхдээ харин та энэ 8 сард өөрийн дотоод хүнтэйгээ ч гэдэг юм уу, өөрийн дээд хүч бүх ингээд тэр нэг мэдэрч авах гээд байгаа тэр энергитэйгээ уулзахгүй зүхтаагаад ч гэдэг юм уу те, альва юмыг хүлээн зөвшөөрөхгүй энэ маркаараа яваад байвал таны энэ нэг сонирн байдал чинь гацсан чигээрээ замгүй чигээрээ байна. Харин та уулзаад нэг тэр учир зүг уулзаад гэдэг нь хүнтэй уулз гэж байгаа юм биш шүү дээ. Дотоод хүнтэйгээ уулзаад учир зүгөө олчих юм бол харин танд бүх зүйлийн гарц гаргалгааг гаргах тэр мэдээ нь орж ирнэ. Үгүй би бол мөнгөний чи энергийг унших гэхээр таныг бүр ингээд хитрхи сүнслэг ертөнцлүүд чирэж орсон юм уншлага болчиход байна л да. Гэтэ картууд нь ингэж гарч ирээд байна. Таны 8 сарын мөнгөний энерги мэдэрдэх нь угаасаа хэцүү байгаа шүү дээ. Танаас шалтгаална. Та урвсан учраас танд араасаа зогсоо зайгүй ийм шалгуурууд орж ирсэн. Тэгээд тэр шалгуурууд буухгүй байгаа гэж байна. За тэгэхээр уралт гэдэг нь таны хувьд нэг тийм хүн амтнаас урваад мөнгө дүүрэг идэж уугаад ч гэдэм үү те, ингээл ишин шидийн хулигдсан биш. Ялчгүй өөрийн удам ух санаасаа урваж зөвхөн өөрийн материалын ертөнц зөвхөн өөрийнхөө аз жаргалыг эхлээд нэгт тавьцсныхаа жоохон асуудлыг үзээд байгаа юм байна. Тэгэхээр би танд энэ агаар ордныхны 2 дугаар уншлагыг сонсож байгаа танд зөвлөхөд та энэ 8 сард яг энэ нэг сонин удмын юм үүрээд байгаа шалтгаанаа олно. Энэ нь сайн чиглэлээр үүрээд байгаа мó муу чиглэлээр үүлийн үр ирээд өвдөөцөөс энэ буруу зүйл хийсний тэр хариуг үзээд яваад байгаа мó гэдэг шалтгаанаа олно. Хэрвээ энэ шалтгаанаа зөв олж чадах юм бол танд ирэх 9 сар, 10 сар, 11 сард эдгэрэлтүүд явагдаад та яг зөв зам, зөв гарцсан дээрээ гараад ирэх юм байна. Одоо бол таны ялагдлын үе гэж байгаа байхгүй юу? Бүх зүйл та ялагдсан байгаа. Та яагаад гэвэл огт залбирал хийдгүү, яг үндсэн тэр таныг аврах ёстой энэ альгиз буруу хараад бууцсан шүү. За тэгэхээр таныг ингээд гараад илгээд ингээд хүлээж авах тэр бүх нөхцөл байдал чинь гар чин доошоо харсан гэсэн үг. Нэгсэндээ таны алга дэлгэтэй ийм байдалтай байгаа гэсэн үг. Харин энэ бүгдийг хийчих юм бол соул буюу таны амьдрал нар мандах юм байна. Тэгэхээр одоо бол та гаднах ертөнцөөс таны амьдралын зөв чиг гарч ирэхгүй, бүх зөв чиг чинь дотоод ертөнцөд дотор чинь байгаа. Тэр дотоод ертөнцөө гаргаж ир. Тэгээд энэ хорвоо ертөнцөд яах гэж төрснөө ойлго. За би одоо хараа энэ 8 сарын уншлагыг хийчихэд нөгөөдөр Солонгос явах гээд байгаа юм аа. Уул нь тэрнээс иш би уул нь мөнгөний пин кодыг хэрхэн яаж тайлдیں۔ Энэ амьдралын зарчим тэр 4 тон дээр юу байдаг гэсэн уул нь нэг бичлэг оруулмаар байгаа. Та тэрийг заавал орсон цагт нь уншаараа. Тэгээд бас өөргөө гаднаас хайгаад байгаа тэр нэг авмаар байгаа мэдээллийг нэг тим аргаар нэг авах боломж бас байж болох юм байна. За ингээд агаар ордныхны 2 дугаар картыг сонсон та эддээ дотоод чин зүрх сэтгэлээ уудлаарай. Яавал яг би аз жаргалтай байх юм, яг яавал би энэ амьдрал таата боломжтой нөхцөл байдлыг би болгож чадах юм бэ гэдгээ зөвхөн дотроосоо хайж олох үе чинь шүү. Энэ 8 сар бол таны дотоод аяллаа чинь сар байх нэ. За амжилтыг хүсье.
3 дугаар картыг сонгосон хүмүүс. За тэгэхээр агаар ордныхноос 3 дугаар картыг сонгосон хүмүүс энэ 8 дугаар сард бол таны одоо сав бүр эд баялаг, аз жаргал, сайн сайхан бүх зүйлээрээ дүүрэхэд бэлэн боллоо гэсэн үг. Энэ аяг бол үнэхээр танд дүүрч чинь. Тэгээд таны сэтгэл ханамжч гэсэн бүр туйлтай хүртэл сайхан байх нь байна. За тэгээд танд боломжууд, эд баялаг, сайн сайхан зүйлсүүд бүгд бүр таны хишгийн савыг дүүргээд, аягаа чинь дүүргээд ороод ирэх сар байна шүү. Тэгэхээр та өмнө нь магадгүй ингээд ямар нэгэн зүйлийг бүтээх гээд ингээд цасал дом хийлгсэн ч гэдэг юм, энерги цэвэрлээд яг энэ саваа бэлдсэн хүн байх юм бол сайлчаа одоо энэ сар орж ирж байна гэсэн үг байна. Та энэ 8 сард ер нь бол альва зүйл дээр маш азтай, дандаа яана би ийм гоё азтай хүн билүү, ийм сайхан байх билүү гэсэн нэг тийм сэтгэл ханамжийн байдлыг ингээд бүр тултал мэдрэх ийм сар танд ирж байгаа юм байна. Тэгээ таны ингээд бүх хэцүү байсан, гарц гаргалгаагүй юм шиг таны дархийг ажилуулж ийсэн, ямар нэгэн тийм хүлээсэнд орцсон юм шиг байсан нөхцөл байдал өчигдрөөр төгсгөр болчих. Тэгээд өнөөдрөөр бүр цоо шинээр танд сайн сайхан ирээдүй ирж байгаа гэсэн үг. Тэгээд та үнэхээр гадаа орчныг хараад, эморол тэ цонхныхоо давцсан дээр хямраал яг яах вүлээ, би юу хийх ёстой билээ гэдэг уюуд танд байсан, хань ижилтэйгээ ч гэсэн маргалдаал нэг тийм яйда байц гэдэг уюуд танд нэлээд байсан баг. Гэтэ одоо энэ бүхэн огтын бүр ингээд өргөс авсан юм шиг байхгүй болох юм биш үү энэ 8 сард. Та үнэхээр илбэг дэлбэг байдал, за тэгээ сансан бодсон зүйлдээ хүрэх тэр аялалдаа гарцсан хүн гэсэн үг. Одоо таны амьдрал бол шал өөр нөхцөл байдал руу энэ 8 сард бүтэн шилжээд бүр орчин ямар нэгэн байдлаар суурин тавигдах үе биш. Өнгөрсөн сард суурин тавигдсан байх. Одоо бодлол бүр шууд шилжээд гүүгээд орчихлоо. Тэгээд таны амьдрал дандаа одоо сайн сайхан зүйлс, боломжууд ч гэдэг юм уу, сайн сайхан хүмүүс таарна, нэг тийм дандаа айтайхан боломжууд гарч ирнэ. Гэхдээ хүнээ зөв тань гэж шүү. Бүх хүнийг хизээч өөршгөө битгий бод. Би ингэдэм юм чи, би энэ хүнд ийм юм чи, энэ хүн надаа ингэх байх гэдэг хандлагыг орхий. Та ийм хандлагаар маш олон удаа алдааг хийсэн хүн шүү. Тэгэхээр хүн амьдралд нэг удаа алдаж болно, 2 удаа алдна гэдэг чинь тэр хүн чинь тэнийг үздэй. Тэгэхээр энэ хүнд итгэдэг энэ байдлаа одоо зогсооё. Яг зөв хүнтэйгээ харилцдаг бай. Гэтэл 8 сар танд нэргэн тойронд чирсэн, гарч ирсэн хүмүүс чинь дараа нь танд тийм айтаахан энергийг үүсгэж өгөх, боломжийг үүсгэж өгөх хүмүүс гарч ирнэ. За гэхдээ бүгд 100% гэж хэлж байгаа юм биш шүү. За энэ дотроос жоохон цензуртэй хандаараа, өнгөрсний тэр нэг хүнд итгээ сонин байдалд орж исэн зүйлсүүдээ маш сайхан сургамж олгоод цаашдаа үргэлжлүүлээд авч яваарай. Хинч бити итэг гэж байгаа үг биш шүү. Зүгээр хүнийг одоо та хангалттай танд сурсан байх ёстой энэ өнгөрсөнд үзсэн зүйлсүүдээрээ. Тэгэхээр яг тэр нөхцөл байдлаа илүү давмгаа ашиглаараа. За танд маш олон төлөвлөгөө мөрөөдөл байгаа юм байна. Тэгээд тэр чинь ингээд өнгөрсөн үеэс эхлээд нэг юм бүтэж өгөхгүй, биелэлээ олохгүй ингээд бүдгэрээд байсан бол харин энэ 8 сард тийм зүйл болохгүй, нэг нэгээрээ биелэлээ олно. Магадгүй танд энэ 8 сар тохиолдсон зүйл дээр та хөөх би энийг уулна яг ингийн гэж бодож байсан шүү дээ. Тэгсэн чинь тэрмээ нэрээ биелцэн бэ штэ гэдэг үгийг хэлээд зогсож явах болов. За тэгээд өмнө нь гэр бүлийнхаа хүнээс олоод ч гэдэг юм уу хуурдагдсан мэдрэмжийг аваад, эсвэл хэн нэгэн бусдаас тийм хуурдагдсан мэдрэмжийг аваад өөргөө ингэж хааж боогоод ч гэдэг юм уу сэтгэлээ ингээд татаад юу юмэр юм да ингээд нэг өөрийнхөө сэтгэлийг ингээд барьжсэн хүмүүс байсан бол одоо эдгэрэлт явагч нь тэрийг нэг за тэгэл өнгөрчтэй хөөрхөж авс тэр үед ямар хэцүү байв да, одоо бол яршиггүй л байна гэсэн байдал дээр та хүрээд ирэх юм байна да. Энэ 8 сар танд бол асар том эдгэрэлт, асар том өөрчлөлтийг авчирж өгөх сар шүү.
Үнэхээр та энэ 8 сарыг талархан хүлээн аваараа тэгээд олон сайхан мөрөөдлөө биелж гин гэж яг өөртөө манифест хийгээд яг тэр мөрөөдлөө болж байгаа мэтээр бодороо танд үнэхээр тэр нөхцөл байдал би болно, би бүр амлаж байна. Тэгээд нөгөө өнгөрсөнд үүсчээсэн тэр олон сургамж гэдэг юм уу хэцүү байсан зүйлсүүд чинь яг одоо бол цоошин таныг энэ 8 сард бүтээчихсэн та тэгээд тэрийгээ ингээд хөөхт ихэд нэг тэгж амар хэцүү байж илээгээд эргэн тойрныхонтойгоо ярилцах үеуд ирэх нэ за мөнгөн дээр ч гэсэн хүлээжсэн нөхцөл байдлууд дэлгэрч та ингээд ажиллаараа ч гэдэг юм уу харьцангуй эсвэл цалин нэмэгдэн одоо цалинтай ажил хийдэг хүн бол хувийн бизнес хийдэг хүмүүс бол үйлчлүүлэгчнөр чинь тэлэн орлого чинь нэлээд сайн орж ирэх тийм үе чинь байх нь байна. 8 сар бол танд үнэхээр одоо миний одоогоор уншсан энэ ордлууд нөгөө нэг 8 сарын кайлыг уншсан хүмүүс дотроос картуудаас хамгийн гоё ивэлтэй хамгийн сайхан элбэг байдлыг зөвнж байгаа картууд маань гарч ирж байна. Тэгээд та энэ бүгдийг угаасаа хүртэх эрхтэй. Танд урд нь хаалттай байсан хаалгууд онгооно. Тэгээд нөхцөл байдлаас гарч чадахгүй байсан тэр бүх юм дууссан. Одоо танд бол зүгээр сэтгэлийн амар тайван сайхан байдлууд мөнгөн дээр санаа зовхгүй байх бүр ингээд нэг энэ бүгдийг хийчлээ штэ гэд бүр нэг шампансаг задлаа те төлөө гэж байгаа юм шиг бүр нэг сэтгэл чинь үнэхээр тултал дээшээ хөөрсөн тийм үеуд их байх юм байна. За хостоогоо болвол харьцангуй нөгөө нэг үл ойлголцлууд чинь багасчихсан байна. Харьцангуй нэг замд ингээд эцэлдээд ороод ирнэ. Тэгээд яг бүр ингээд 8 сар 100% үл ойлголцол бол дуусахгүй. Гэхдээ бүр жинлэх юм бол үл ойлголцол яг ойлголцож чадж байгаа хоёрыг жинлэх юм бол ойлголцож чадж байгаа нь илүү давмгаа дарж өгөх болно. Тэгээд ер нь бол нэг чиглэлдээ гараад ч гэдэг юм одоо хамтрагчтайгаа тий хостоогоо нэг чиглэлдээ гараад нэг замаар алхаж эхлэх үе чинь байна шүү. Үнэхээр энэ 8 сар бол танд энэ амьдралыг чинь хамгийн гой суурийг тавьж өгөх болно. Та тэгээд магадгүй хэдэн жилийн дараа үгүй би тэрнийг 26 оны 100 намар хүртэл ямар хэцүү байв та тэрнээс хойш миний юм ингээд нэг санаа хайтаахан болоод тэрнээс хойш санаа зовх зүйл ч гэсэн багасчлаа гэж та бодно. Энэ материалыг ертөнцөөрөөч тэр сэтгэл зүйн одоо дотоод ертөнцөөрөөч тэр нэг тийм сэтгэл ханамжтай байдал дээр очсон байх гад байна. Тэрний суурийг ялчгүй энэ 8 сар маань бий болгож тавьж өгж байна. Тэгээд та ийм башин барих гэж байгаа юу? Яг чи нэг тийм төлөвлөгөө байна уу? Тэр биелэлээ олж байна. Эхлүүлсэн хүмүүс байгаад байна л да. Тэгээд тэрийгэ бараг ингээд төгсгөх шатанда орж ирэн ч гэдэг юм арай хурдцтай явна. Мөнгө талтай асуудал дээр бол энэ 8 сар зүгээр дандаа шинэ боломж, дандаа сайн сайхан зүйлсийг хүлээн авна. Та зүгээр л ястаа нөгөө нэг сайлаа бэлтгэхээс саваа бэлтгээд та саваа бэлтцсэн хүн одоо сайл нь орж ирж байгаа юм байна. Ерөөсөө л тийм энэ 8 сар танд яана энийг нэг жоохон тэгээрээ энийг ингэж нэг жоохон тийм газар очиж зан үйл хийгэж энийгээ засаж залруулаараа энэ хэцүү шүү гэх юм үнэхээр бүр огт юм байхгүй бүх сайхан картууд бүгд аараасаа дараалаад гарч ирээд байна. За тэгвэл рүүний харъя. Кано буруу хараад буугаад ирэхээ юун дээр за аялал хийх гэж байгаа ч гэдэг юм уу эсвэл гэр орноо нүүлэх гэж байгаа эсвэл сургууль соёлоор гадагшаа авах гэж байгаа бүр гадаад руу явж амьдрах гэж байгаа хүмүүс байгаа болвол энэ 8 сард тэр арай биелээ олохгүй. Гэхдээ та явах нь явна. Гэхдээ энэ 8 сард бол зүгээр төлөвлөгөө марктай байна. Яг явах чиг гэдэг юм уу нөхцөл байдал үүсэхгүй юм байна шүү. Энийг
гараад ирлээ. Кэбо. Алис. Ахаал Тэва зугаасаа л доош харж буудсан юм байна. За тэгэхээр та яг сайхан цаашдаа амьдралаа ямар байгаасаа гэдгийг энэ 8 сард чин сэтгэлээрсээ хүсэж мөрөөдөрөө бүр бодтой болцсон юм шиг тэр таны энэ 8 сард тэр энерги тань дээр шинээр суйрлна. Цаашдаа яг яаж амьдрмаар байгаа тэр энерги яг танд сурлна. Та харин буруу зүйл бодоод бүх юмыг ингээд хүчгүүдүүлээд өөргөө жижигээр бодоод ч юм уу бүтггүй дээ, за болохгүй дээ гэж бүх юмыг буруу өнцгөөс хараад ах юм бол харин энэ бүх сайхан зөвнөл чинь урууга харчих юм байна шүү. Рүүний чулуу нь бол яалчгүй тэгэж хэлж байна. За ингээд агаар ордны хумих ихэр жинлүүр ордныхны 3 дугаар карт бол үнэхээр ивэлтэй байла. Та энэ ивэлээ тосож авах хүртэх эрхтэй хүн, бүгдийг сайхнаар тосч аваад цаашдын амьдралын чинь зам мөр дандаа шулуун дардан байх болтугай. Тэгээд өнгөрсөнд үдсэн бүх таагүй зүйлс чинь танд асар том гоё сургамж олж таныг цоо шин гэрэлт ирээдүүлөө явуулах тэр замлыг энэ 8 дугаар сар нээж өгч хаалгыг онгойлгож өгж байгаа учраас энэ ертөнц орвоод байж болох бүр одоо оргил дээд тэр сайн сайхан бүхнийг та бүгдтэй хүсэн өрөөё. Баяртай.